Сайн бацхан үзэгчдээ урлагын нэвтрүүлгээрээ та бүхэндээ соёлын гавьяа зүтгэлтэн Ахмад зураач наран гэрэлтэй уулзлаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Өнөөдрийнхөө бие даасан үзэсгэлэнгийн талаар толилуулаач. За тэгэхээр өнөөдрийн энэ гарсан үзэсгэлэн бол Монголын Төрөлт Хурлын Академийн гишүүд зураачдын уламжлуулсан юм үзэсгэлэн байна. Тэгэхээр академи бол байгуулагдаад одоо 9 жил болж байгаа юм олон нийтийн байгууллага. Нийт хэдэн уран бүтээлчд хамтарч уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан байна? За энэ удаагийн үзэсгэлэнт бол 6 уран бүтээлчин 80 гаруй одоо бүтээлийн энэ үзэсгэлэн одоо бүрдсэн байна. Наран гэрэл ах маань ер нь өөрөө бие даан үзэсгэлэн гаргаж байв юу? Анх хаана үзэсгэлэн гаргаж ирсэн бэ? За ер нь бие даасан үзэсгэлэн гэвэл олон удаа гаргасан тийм. Анхны уран бүтээл Монголд чорсон гадаад зөнтэй гаргасан. Анхны бие даасан үзэсгэлэн бол одоо энд яг энэ Монголын орчуудын хэвлэлийн энэ үзэсгэлэнгийн танхимыг хэдэн настай гаргаж байв? Оюутан багт гаргасан. Нэг давхар байхад нь л одоо анх миний бие даасан үзэсгэлэн гарч ирсэн 1995 оны үед одоо анхны бие даасан үзэсгэлэн гарч ирсэн байна та. Энэ оюутан залуу байхдаа та үзэсгэлэн гаргаж ирсэн үү? Тэгээ оюутан байх үед бол зур үзэсгэлэнгүүд бүтээлээр оролцдог байсан л да. Тэгээ одоо янз бүрийн шагналууд гэх юм бол хорооны цус зохиогдсон янз бүрийн үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээр оролцдог юм байсан. Тэгэл сүүл рүүгээ бие даасан үзэсгэлэнгүүд гаргаад бас хамтарсан үзэсгэлэнгүүд гаргах чинь ингээл явж байгаа. Ер нь багада уран зураг сонирхолтой байсан уу тий? Тий, ер нь багаас л зурдаг байсан. Хүүхдтэй байсан. Анхны багшийнхаа талаар ярихгүй юу? За миний багш бол Монгол улсын ардын зураач төрийн сойрхот Лувсангийн гаваа, Монгол улсын ардын зураач Ц Дорж Балан гэж юм одоо алдартай хоёр хүнээр одоо зурах хурлах энэ эрдмийг заалгасан. За цэгэр дэлгэцийг үзэн суугаа үзэгчтэй ойлоо бүтээлээ тайлбарлая л да. Ямар үзэсгэлэн гарсан байгаа вэ? Энэхүү бүтээлийг та тайлбарлаач. За энэ удаагийн энэ үзэсгэлэнт бол миний нэг байгалийн сэтгэвтэй юм уран зургууд тавигдсан. Ер нь бол байгалийн чиглэлээр та зурсан тий. Сүүлийн нэг жил ер нь болчлоо энэ байгалийн сэтгэвтэй уран зургаар дагна ажиллаж байгаа. Тэгээ тэр бүтээлүүдээс маань одоо энэ сүүлийн жилдэл одоо хийгдсэн 10 хэдэн ажил тавигдсан байна. Энэ зургийг одоо тайлбарлах юм бол за энэ зураг бол Дорны цагаан саран гэсэн нэртэй юм. Миний утга нь баахан одоо байгалийн зураг л да. Гэхдээ бол Монгол нутгийн одоо намрын сайхан намхан шөнийн сартай шөнийн ийм байгалийн үзмжийг харуулсан ийм зураг байгаа. Тийм тэгээд бас Дорны цагаан саран гэсэн нэртэй сайхан дуу байдаг. Тэрийг бас Монголын ард түмэн бүгд мэдэх байх. Тэгээд ер нь бас тэр дууны ч одоо айлгой утга санаа бас энэ зураг одоо дүрслэлээр илэрхийлэхийг зорьсон юм бүтээл байна. Ер нь зураг санаагаа та хвчлээ. За зураг санаа энэ сэдвийг бол би одоо өөрөө яг байгаль дээр явж судлаар зураг зурж та ингэж зургийнхаа санаа сэдвийг олж авдаг. За энэ зургийн санаа сэдв бол өнгөрсөн жил намар одоо хэрлэнгийн эрэг дээр би өөрийнхөө оюутнуудтай хамт болсон судлаар зургийн юм судалгаа хийж явж исэн. Тэгээд тэнд явж байхдаа энэ зургийн одоо анх санаа сэдвийг олж судалгаар хийж тэмдэглэж авсан юм учиртай зураг байна. Энэ зургийг нь бүтээхэд хэрэг хугацаа шаардагдсан бэ? За хугацааны үед бол нэг гайгүй нэг 10 тоног зурсан юм бүтээл байна. Ер нь бол би бүтээлийн их удаан зур хийдэг. Хурдан
ажилтай. Уртай ажиллах урд хөдөлгөөнтэй Тий, тий. тий, Тий. Энэ зургийг зурхад та хөвчлэн биеэр ашигла гараар зурсан юм шиг л харагдаад байна. Тийм, ер нь бол Тасаа. тийм биерээр зурсан байгаа. Тэгтээ Биеэр гараас орцсон уу тий. Тий. Энэ уус ултыг юу яаж хийх вэ энэ хараа. энэ одоо биерээр л ажиллаж байна тий. Тэгж шүү. Ер нь хэдийн үед та энэ хөвчлэн уран бүтээлээ тойрогдөг вэ? Зарим хүмүүс ч бол орой шин болохоор гин гарч ирэх ч юм уу. Яг тэр янз бүрээ. Янз бүр. Тэгээд одоо би ч өөр нь сажуугаар нь оюутнууд хичээл зам багшилдаг. Тэгэхээр зэрэг тэрнийхээ л одоо чөлөөт цагаа одоо бас цагаараа л зураг зурна шүү дээ. За тэгвэл дараагийн бүтээлээ тайлбарлая баярлалаа. За энэ бүтээл нь миний нутаг гэсэн нэртэй байна л да. Энэ Тийм тэгэхээр энэ бүтээл бол одоо би өөрөө ер нь бол манайх олон бол энэ тал нутгийн айл хүмүүс үйдэг. та ер нь аль нутаг юм бэ? Тэгээ ер нь би бол миний ээж бол Доронтой аймгийн хүн. Аав маань бол Төв аймгийн хүн. Тэгэхээр зэрэг одоо аав ээжийн нутгаар бол байх юм. Ер нь тал нутгийн хүн байна. Өөрөө бас тал нутаг их зураг дуртай. Тэгээд энэ зургийг тэгээд энэ зургийг бас миний нутаг гэж нэрлсэн. Ийм нэртэй зураг байна. Ер нь бол сүүл 2012 онд шинэ уран бүтээл байгаа тийм. Ер нь бол миний уран бүтээл голцуул нэг иймэрхүү зургууд байдаг л та тийм байна. Монголын Тал дэдүүд нутаг бас харуулж ярьдаг тийм. тий. За энэ борооны өмнөд энэ бол говьд явж байхдаа одоо энэ зургийн одоо санаа сэдвийг олсон юм зураг байгаа. Говь нутагт ингээд нэг атар бороо орох гээд ороо тэнгэрээ хаяад тэнд нэг улаадсан. Тэгээ ингээд аян замд явж хад урдаас нэг юм бороо ирж байгаа. Тэгээ говийн юм нэг шох юм хатан уулнууд ингээд бараагаад сэрэгцэн те нэг юм байгалийн нэг юм үзэгдэл агшин тэрхэн агшны одоо онцлогийг харуулсан юм зураг байна. Энэ бол нар жаргаж Тэгээ нар жаргаж байгаа одоо улаан гал жаргаж байгаа тэр хэсгийг юм зохиомжийн тэр зургийн зохиомжийн төв таваад тэгээ ерөнхийдөө бараан бороо ирж байгаа. Тийм агшин их аялдаг юм тий. их аялна шүү дээ. Ерөөсөө л энэ миний зургууд бол голцоо юм бүгд л энэ аяллаа үр дүнд л бүтдэг юм зураг. Тэр аяллаа та ийм үйл явцыг харчаад шууд зурхгүй тий. Зарим нь бол тэнд нөгөө тэмдэглээд аана л та. А зарим нь бол зурж амжихгүй юу бас байна. Тийм үү энэ төрөг бол тэгэл тогтоож аваад юм бол зураач хүн бол ажигч гэрхаа тийм байх байдаг байх ёстой. Энийг бас зурсан зургаар нь цаан характерыг тогтоодог гэсэн. Таны арын шин гэх юм бол миний арын шин бол ер нь тэр одоо тал нутаг. Тал нутаг гэх юм гэсэн да. Ер нь бол би тийм л зураг зурдаг тий. Жоох юм тэнүүн тий. Тэгээ жоох нарлаг гэх юм тиймэрхүү зураг их зурдаг. Тэгээ хүмүүс ч байхгүй юм тэргээр л таньдаг байх. Тэгээ энэ үзэсгэлэнт бол жоох юм бараан зураг 2 3 зурагцсан. орсон байх юм. Шүн бас дандаа нар зураад бас нэг шүн зурж үзье гэж бодод. Тэгээ энэ ч гэсэн бас шүн болохын өмнөх нь тий. Гарч арах юм. За ийм зураг тий. Дараагийн зураг нь биш. Дараагийн зургийг шив. За дараагийн бүтээлүүд маань За энэ тий. Эндээс энэ ханд миний одоо энэ өнгөрсөн жил бас зурсан судалгаар голдуу зургууд байж байна. судалбар гэхээр одоо энэ Судалгаар гэхээр бол яг нэг байгаль дээр нь яг тэндэн суугаад зурсан зураг гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь энэ жижиг эднэр энэ төр бол яг нэг яг тэндэн сууж байгаа зурсан зураг гэсэн үг. Нэг цаг. За нэг цаг хагас 2 цаг ч юм уу те. Одоо энийг бүтээхэд бол 1 цаг. За тий. Зарим нь бараг 30 минутанд зурна шүү дээ. Тэр зургууд чинь судалгаар зураг гэж байгаа байхгүй тий. Одоо энэ дээр бол нэг оюутнуудтайгаа
ингээд 100 бас нөгөө юм хээрийн дадлагын хичээлгээ явдаг байхгүй. Тэгтээ ингээд зурсан зураг. Энэ хоёр намар бас оюутнуудтай авчиж зурсан тийм зурагтай. Ер нь бол судалгаар зураг гэдэг чинь одоо нэгсэндээ яг байгаль дээр нь одоо дуучид бол нэг тэгдэг шүү дээ. Амтаар нь одоо дуулах ч гэдэг юм одоо сонс. Тэр шиг яг л тэр газар дээр нь суугаад зурсан яг тэр акшны сэтгэгдэл гэсэн үг байхгүй. Тэр нь яг тэр хоёр тийм зургууд. За тэр бол Италид Венецд явж зурсан зураг. Венецтэй. Тийм байдлыг харуулсан. Тань хэр олон орноор аялж ирсэн бэ? Дурдах юм бол. За одоо яг 20 орноор явсан байна. Тэвчлэн Европ уу, Аз? За ихэнх нь бол Европоор явсан. Өөрөө Европт төгссөн болохоор. Энэ бол Венецтэй. Италийн Венец хот. Венецийн нэг хэсэг. Нэг хэсэгтэй. Одоо төв. Ягаад та заавал энэ хэсгийг зурсан юм? Гайхам зургууд бас надад гоё харагдсан. Нар ингээд тусаал талтагнаалтай. Тэгээ нөгөө нь Венецийн яг гол нөгөө харагдах юу нь болсон. Төрх нь одоо энэ завь байдаг байхгүй гондола завь гэдэг. Тэгээ энэ завнуудыг ингээд завны зогсоол. Тэгэл энийхин чарсан л би мэдэх хүн бол энэ Венец гэж шууд мэднэ л дээ. Тэгэл тэр утгаар нь зурсан. За энэ бол намрын баг тий. Шууд хараад намар. Тэгээ намар яг ингээд энэ гол ирэх төр сууж байгаа л тэгээ шууд нэг цагийн дотор л зурсан зураг. Зарим зураачд нэг онцлог таавар шиг амар зурдаг шүү дээ тий. Тэрийг одоо энгийн хүмүүс үзэхэд хэцүү байдаг шүү дээ. Тэрийг одоо яаж юу ч бодох одоо алттай мундаг зурагчд тийм зурдаг гэсэн тийм байх уу? Тэр бол зураач болгоны өөрөх нь зурах онцлог нь л байна тий. Тэр бол заавал тийм зураг зурна гэсэн юу байхгүй л дээ. Тэр үнэ зурах арга барил зургаа одоо дүрслэх одоо тэр онцлог гэдэг юм те. Тэр нь л байна. Тэргээр л янз бүр байдаг шүү дээ. Хүн болгон өөр арга барилтай өөр одоо зурах арга барилтай зурах дуртай сэдв гэж байна тийм ээ. Зурхт төрөлтэй зурх дуртай өнгөн хүртэл байна шүү дээ. Тэр зураач болгоных өөр байдаг. Хөвчлэн бол манай зураач болохоор хар цагаан өнгөийг хослоод явсан юм дээ. Тэрийг одоо хэлж мэдэхгүй байна. Ер нь л янз бүртэй. Хар цагаанаар зурдаг зураач нар байдаг хөө. Таны шамнараас гэх юм бол ер нь янз бүрийн зураг зурдаг залуучууд их л байгаа бах тий. Одоогийн залуучууд зураг зурхтаа юун дээр алдчихээн. Тэр талаар та ярьж байна. Гэхдээ одоо би бол баг яг миний оюутнууд гэх юм бол 150-д оюутан баг. Төгсгсөн одоо яг миний гарын шавар. Тэгэд бүгд л одоо өөр гэсэн арга барилтай дүр төрхтэй юм л одоо зураач нар байж байгаа шүү дээ. Зур одоо алдах хонох бол бас залуу зураачдад тийм юм байлгүй байх уу те. Шантрах үе юм байх уу? Гэтэ бас шантрах гэдгээс илүү одоо жоохон туршлага бас дутах тийм гардаг л та. Ялангуяа залуу уран бүтээлчд бол тийм бас ажиглагдана. Тэр ч одоо бас аргач байх л та нөгөө насны юу энтэй зурсан хугацаа бас нас хамаардаг ч юм уу тийм байна. Яг тэгвэл туршлага хурлаг бол өөрөө маш их хөдөлмөр шаарддаг тийм цаг хугацааг шаарддаг тийм урлаг шүү дээ. Тэр утгаараа бас туршлагын талын тийм юмуд бол бас гарна л та. Ер нь зураач болъё гэсэн өсөлтөө хүмүүс их байдаг шүү дээ. Дааш тэг өөртөө би зурч чаддгүй гэд тэгж өөрийгөө тодорхойлоод байдаг. Тэрийг одоо өстой ер нь бол зураг, уран зураг зурх авиас гэж цаанаасаа заяатан гэж бас байх. Авиас байх байх уу? Байна шүү дээ. Авиасгүй бол бас авиасгүй байсан ч тэ өөрөө сонирхолтой хүн байл яах вэ? Авиасгүй хүн бол тэр нэг сонирхохгүй байх л та. Авиастай байдаг шүү дээ. Тэр бол тийм. Тэглэг байх. Тэр заавал одоо зурдаг хүн л одоо авиастай хүн л зурдаг. Зурдаг хүн л зураг сонирхно гэсэн юм байхгүй л да. Энд чинь яг зураг сонирхно, урлаг сонирхно гэдэг бол тухайн хүний одоо тэр урлагийн одоо тухайн мэдрэмж тийм ээ. Тэрнийг ойлгох боловсрол энэ бүхнээс шалтгаална л да. Тийм. Одоо бол Монголд бол бас
уран зургийг сонирхогчдын цар хүрээ бол бас их нэмэгдэж штэ. Тэгээд энэ цаг үеэ дагаачдаг ч юм уу залуучуулж гсэн одоо бас төрөлх хурлаг уран зургийг маш их сонирхдаг болсон тий. Тэгээд үзэсгэлэн их үзэж байна тий. Хүүхдүүд их үзэж байна. Энэ бол маш сайн хэрэг. Энэ уран зургийг бас хүмүүс уншиж сурах гэж хэлдэг л дээ надад. Уран зургийг ч одоо нэгсэндээ харах яруу найраг гэж байна шүү дээ. Яг үнэ шүү дээ. Тэр уран зургийг уншина гэдэг бол одоо юм ном уншиж байгаа юм шиг ингээд уншаад зогсоотой гэсэн үг шүү дээ. Тэр зургийг хараад нөгөө тухайн үзэгчдээ ямар мэдрэмж авч байна те, юу олж авч байна өөртөө гоо сайхны талаар одоо ямар ойлголт мэдрэмж хүлээж авч байна гэдэг чинь тэр зургийг уншиж байна гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бол гадаадын орнуудтай харьцуулахад манай Монголын уран зураг хэрэг дэвшилттэй байгаа юм. Ер нь төрөлх хурлаг харьцан хүн Монголын төрөлх хурлаг бол яг эд сайхан хөгжилтийнхаа үед явж байна гэж би өөрөө үнэлж дүгнэлээ. Ер нь бол Монголын төрөлх хурлаг бол бас гадны улс орнд бол очиод ингээд тавигдахад бол бас тийм дутгааргүй тэгж үнэлэгдэх шүү дээ. Манай зураачдын бүтээл бол гадаад бол оронд бол маш сайн үнэлгээ авдаг. Оросын алдарт зураач Илья Ефремович Репин нь 1844 оны 7 дугаар сарын 24-нд Чогоев хотод цэргийн албан хаагч Ефимов Васильевич Репиний гэрт төржээ. Тэрээр 13 наснтаа өөрийн төрлөх хотдоо зураач Бунаковын дэргэд уран зурагт суралцсан бөгөөд 1863 онд Санкт-Петербургийн зургийн академид орж суралцсан байна. Зургийн сургуульд байхдаа Крамскийтэй танилцж тэрэнд шав уржээ. Зургийн сургуульдаа маш сайн суралцаж 1869 онд Иова ба тэрний нөхөд зургаараа алтан медалаар шагнуулж байсан байна. Ижил мөрнөөр 1870 онд аялахдаа олон судалбар, даталбар зураг зурсан байдгийн. Хожим тэр зургуудаас агуу их Владимир Александрович зориулан 1870 онд ижил мөрний барлагууд зургаан зурж дурсгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэвч тэрний гавьяа үүгээр дууссангүй. Репин 1872 онд Эро охин дахин төрсөн зургаараа дахин алтан медаль хүртэж Итали, Францад суралцах ирэхээр шагнуулсан юм. Парист байхдаа Парисын кафе Садко хэмээх зургуудаа зуржээ. Улмаар 1876 оны 100 Орос орондоо иргэн ирж, намар нь өөрийн төрөлх хот Чоговид буцан ирж, жилийн дараа Москвад сууршжээ. Уран зургийн мэргэжилтнүүдийн хувьд төдийгүй, сонирхогчдын хувьд Репиний хамгийн алдартай зураг нь Запорожьюд. Энэхүү алдартай зургаа тэрээр 1878 оноос зурж эхэлсэн бөгөөд 10 гаруй жил зурж 1891 онд дуусгажээ. Запорожьюд зургаан 3 хуйлбараар зурсны эхний хуйлбарыг нь өөрийн найз түүхч Дмитрий Яворноцид бэлгэлжээ. Харин 2 дахь хуйлбар нь Санкт-Петербургийн Русский музейд хадгалагдж байгаа бөгөөд 3 дахь хуйлбар нь Харьковын уран зургийн музейд байдаг байна. Репин 1872 онд Санкт-Петербург хот руу нүүн иржээ. Энд догшин Иван ба тэрний хүү Иван 1885 онд, София Алексеевна Сүмд 1879 онд зургуудаа зурсан байдгийн. Репиний хөрөг зургууд мэргэжилтнүүдийн хувьд
өндрөөр үнэлэгддэг. Тэрээр 1887 онд Дуэл Попросшин, 1882 онд Фрэнц Лест Михаил Глинка нарын хөрөг, 1887 онд Тритков, Крамский, Тургенев, Марш нарын олон хөрөг зураг зурсан байжээ. Оросын алдарт зураач Илья Репин нэгэн удаа Нева мөрний эрэг дагуу явж байхдаа ачаата хөлөг онгоцыг эрэг рүү чирж буй ядарж буй туйлдсан хэсэг хүмүүстэй таарлажээ. Репин ачаа чирэгч тэр хүмүүсийн хүнд хүчээр ажил, бэрх амьдралын тухай бодон удтал өрөвдөн хар зогссон гэдэг. Ингэж зогсохдоо тэр энэ л хүмүүсийн хатуу хөдөө амьдралыг харуулсан бүтээл төрөвхаар эрс шийдсэн байлаа. Удалгүй Репин ижил мөрнөөр аялан ачаа чирэгч хүмүүстэй ойртон танилцж, хүнд ширүүн амьдралынх нь хэцүү бэрх бүхнийг нүдээр үзэж, олон 10 судалбар зураг хийсэн ойггүй хөдөлмөрийнхөө үр дүнд ижил мөрний барлагууд химээх алдартай бүтээлийн тойрвсон гэдэг. Уран зураг цуглуулах сонирхолтой нэгэн худалдаачин Оросын нийслэлд амьдарч байжээ. Тэрээр цуглуулсан бүтээлүүдээр хаяа үзэгслэн гаргадаг байж, хожим 1853 онд энэ үзэгслэнгийн байнгын ажиллагаатай галерей болгон ажиллуулсан нь Эдүгэгийн Москва хотод бий Тритковын нэрэмжит уран зургийн галерей. Хожим 1853 онд энэ үзэгслэнгийн байнгын ажиллагаатай галерей болгон ажиллуулсан нь Эдүгэ Москва хотод буй Тритковын нэрэмжит уран зургийн галерей юм. Репин энэ галерейг үндэслэн байгуулсан алдарт цуглуулагч Паул Михайлович Тритковын хөргийг өөрийн уран бүтээлдэн мөнхлөн үлдээсэн байдаг юм. Тэрний цөөнхүү бүтээл нь хувьсгалын сэдвтэй бүтээлүүд байдаг. Репин нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгчдийн зам байдал, дүрийг бүтээлдэн илэрхийлэхдээ маш гарамгай байсан юм. 1893 онд Петербургийн уран зургийн академийн гишүүн, 1894-өөс 1907 онд академийн профессор багш, 1898-аас 1899 онд академийн ректор хийж байжээ. Репинд 1901 онд төр засгаас нь нэгэн захиалга иржээ. Энэ нь 35 км бүхий томоохон зургийн захиалга байлаа. Төрийн хүндэтгэлийн хурлын танхим 1901 оны 5 дугаар сарын 7 гэх нэртэй энэ нүсэр зургийг бүтээхдээ Густатив Куликов нар оролцсон гэдэг. 2 жилийн турш зурсан энэ зурагт Репин 80 гаруй хүний дүр төрх, 50 гаруй судалбар, датлбар зураг зурсан байна. Эдүгэ Санкт Петербургийн зургийн академиг Репиний нэрэмжт болгожээ. Репин зургандан анхаарлаа хандуулж, хит их ачаалттай ажилласны улмаас бие нь өвдөж, баруун гар нь мдээгүй болжээ. Гэсэн ч тэрээр зураг зурах хүслээ дарж чадсангүй. Улмаар зүүн гараараа зурж сурчээ. 1899 онд Натиала Нордмантай гэрлэж эхнэрийн даган Финландын Куккола тосгон руу нүүжээ. Тэнд Репин амьдралынхаа сүүлийн 13 жилийг өнгөрүүлсэн гэдэг. Оросын алдарт зураач Илья Ефимович Репин 1930 оны 9 дугаар сарын 29-нд таалал төгсжээ. Уран зураг гэдэг бол харах яран найр гэдэг шүү дээ. Урлагийн нэвтрүүлгээр та бүхэндээ залуу уран бүтээлч Эрдэнэбаярын цуврал хичээлийг хүргэе. Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараараа та бүхэндээ зургийн эрсүнг хар зураг гаргахад зөв хэмжээд амжаатай зурхын тулд харьцааг нь яаж хэмжиж гаргадаг вэ тухай үзүүлэх гэж байгаамаа. Амьтан болон өөрийн харьцаатай байдаг. Тэгээд энэ хэмжихтэй ингээд эндээс ингээд хэмжиж байгаа хэсгээс хуруугаа ингэж тулгаж эхлүүлээд ингээд энэ аль хооронд хэмжиж байгаа. Тэрэн дээр харандааныхаа заагийг авчна. Харандааныхаа үзүүрийг тэгээд ингээд цааш нь хэмжинэ.
Одоо энэ толгойн хэмжээ эндээс энэ хоёрын хооронд байна тий. Тэгээ цааш нь эндээс хойноос нь ахуулаад урагшин ч юм уу тий. Ерөнхийдөө уртаашаа ямар толгойн хэмжээнд хэд явж байна? 3 жоохон гарантай явж байна. 3 жоохон гарантай. 1 2 3 1 1 2 3 жоохон гарантай. Ерөнхийдөө нийт ерөнхий харьцаа энэ бол. Тэгээд толгой нь хөлнөөсөө улнаасаа ахуулаад 1 2 3 бол яагаад ч ирэхгүй. 2 хагасаас арай илүү явсан байна. Энэ хоёр оронд гэх мэтлэн иймэрхүү маягаар хэмждэг байгаа. Тэгээд энэ тавхааны өргөн энэ тавхааны энд төөрөө энд байна л да. Энэ өргөн энд ямар байна? Энэ нарийнхан энэ нарай бүдүүн байна. Энэ хооронд холгоныг бас нарийн яг зураг гаргаж байгаа үед бол хэмжиж хийдэг байгаа энэ хооронд. Энэ энтэй харьцаа. Энэ энтэй харьцаа. Энд бол ийм нарийнхан байна. Дээшээ ингээд бүдүүрээд ирж байгаа. Тэг ингээд хөлийнхэн булчин ороод ирж байна. Ингээд энд хавирга нь ингээд гидсэн ороод ирж байна. Ингээд хойд хоёр хөлнө. Хойд хоёр хөл. Урд хоёр хөл, хойд хоёр хөл хамаагүй өөр. Хойд хоёр хөл хамаагүй урт байдаг. Арай илүү урт. Урт хөл нь жоохон богинохон байдаг. Одоо энэ толгойнхын энэ хажуутал нь ингээд амныхын хэсэг нь өөрт энэ хажуутлын хацарныхаа энэ шанааныхаа зузаанд ямархан байна. 1 хагас. Багцаагаар 1 хагас тий. Гэх мэтлэн ерөөд ингээд томьёолж хэмждэг. Ерөөдөө энд ингээд толгой нь хөлнөдийнхөө өндөрч тийм байна. Хөлнийхээ нурууныхаа яв хүртлээ. Тийм байна гэсэн ерөөхийн энэ хэмжээнүүд байхад энийг ингээд томруулж зурж болно, жижигрүүл зурж болно. Гол нь энэ ерөнхий хэмжээ нь алдагдахгүйгээр ингээд томорч жижигэрч зурдаг байгаа. Тэр ингээд холоос ингээд бодит байдал дээр ч гэсэн ингээд холоос байгалийн зураг тэгээд байгалийн зураг одоо юу ч хийж болно. Хүний зурагч юу ч уул босч байсан болно. Одоо энэ хажуутлын энэ морины ташаа нь хөлөндөө хэд явж байна? 1 2 3 яваад энд ирж байна те. Гэх мэтлээ ингэж хэмжиж зурдаг ба. Ингэж хэмжиж зурх юм бол хооронд харьцаа нь алдагдахгүй. Тэгээд арай зөв дөхөм гардаг байгаа. Тэгээд өөрөөсөө энийг туршиж үзээрэй. Одоо би та нарт тэгээд хэмжиж байгаад зурж үзүүлье. За зураг ингэ зурхтаа одоо ингэж хайрцаглаж одоо талуудаар ингэж зургийг бүтээдэг байгаа. Одоо арга нь ийм аргачлал байдаг. Одоо ингээд ингээ харахад бол бодит байдал дээр бол ийм байхгүй л. Тэгээд яг ерөнхийдөө ингээ юмд хайрцаглаж гаргаж ирснээр их зөв байгуултаа болдог. Одоо ингээ та нарт жишээ үзүүлээ. Энэ зурган дээр шууд өөртөө нь ингээд нэг явсан байна те. Дахиад нэг ингээд нэг явсан байна. Ингээд нэг явсан байна. Ингээд нэг явсан байна. Энэ жишээ нь ингээд нэг явсан байна. Гэснэ ингээд нэг явсан байна. Ингээд гэх мэтчлэн ингээд энэ талуудаар ингэж байгуулдаг байгаа. Ямар ч зургийг ер нь анх ингээд зураг сонирхож байгаа хүмүүс ингэж байгуулж сурвал их зөв. Ер нь юмыг зөв зурж сурдаг байгаа. Ер нь суурай зөв тавьчих юм бол цаашаа хурдан өгчих боломжтой. Тэгээ сайн багш дээр очих хэрэгтэй. Тэгээд ер нь яг хэрвээ яг дагнж явах ч зураач болох, баримлчин зураач, шийдвэрч, төрчлөг урдын талын хүмүүс болохыг хүсдэг тийм хүсэл эрмэлзэл нь байдаг бол гээд ерөнхийдөө ингэж
ингээд дандаа талуудаар ингэж томьёолж авах хэрэгтэй. Ерөнхийдөө юм гэж хайрцаглаж. Ингэснээр тэгээ энэ зураг болохоор яг фото зургийн юу болохоор ингээд нэг хүлэн гараагүй болно л да. Тэгээ зурсан зураг бол энэ 3 хүлтэй гэж болохгүй мэдээж тогтворгүй харагдана. Нэг хүлэн сайн хаагаад зурсан зураг бол ингээд энд заавал нэг хүлэн харагдах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ их тогтворгүй харагддаг. Ундгаж байгаа юм шиг. Тэгээ ер нь уран зураг гэдэг чинь ер нь тэгээд уран сайхны бас нэг тийм зохицуулалт орж иж тэгээд тэр хүний тийм уран сайхны найруулга бас байдаг. Хэний 70-80% явах энэ зүгээр. Гэх мэтлэнгээр ингээд энэ талуудаар ингээд базаж одоо юу гэдэг талуудаар ингэж өөртөө ойлгомжтой байлаар энэ уусаа зураг зурх ерөнхий юм байгуулалтын арга гэсэн үг л дээ. Ингээд талуудад ингээд уусаа юу ингээд харахад ингээд ямар нэг юм өөр ингэсэн талаас дараад одоо энэ балруулан дээр хүртэл ингээд ингэж явснаа ингээд нэг чигээр яваад тэгээд доошоо ингээд дуусаад орж ийн. Ийшээ бол шууд чигээр яваад энд нэг жоох өнцөг гараад тэгээд ингээд гिचдэг юм. Ер нь юм ингэж харж хийдэг. Тэгжиж зөв байгуулалтаа зөв олон талууд чинь ингээд өөрөө зөв байгуулалт үүсгэх нөхцөл болж өгдөг. Одоо энэ морины зурган дээр ингээд 1 2 3 ингээд тэгснэ дахиад яваад ингээд явж байгаа шүү дээ. Гэх мэтлэн юм ингэж хайрцаглаж хардаг байгаа. Тэгээд одоо ингээд цааш нь ингээд зураг зурнаа түрүүний хэмжээ авч ингэж зурсан шигэ. За ингээд энэ бодит байдал дээр энэ толгой ингэж хэмжижээ заавал энэ дээр энд зурж байгаа зургийн хэмжээг зурх албагүй. Ерөнхий харьцаанд байхад л энэ морь энд харж зурж байгаа зургнаасаа хэд их томоорч зурж болно. Тэгэхээр тэр энэ хэмжээ аваад байгаа нь энэ шууд бодит хэмжээ гэж ойлгож болохгүй. Ерөнхий харьцаа гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхий харьцаа энэний толгой ишээ 3 жоохон гарантай явсан. Тэр ерөнхий харьцааны яаж томорсон жижигэрсэн алдагдахгүй байх хэрэгтэй. Хэрвээ алдагдаад ирэх юм одоо морь биш тийм хүзүүн нуртуулаад анаас шиг тийм амтэн болж байгаа юм тий. Тийм болохоор та нар энийг сайн ойлгосон багт ер нь хэмжээ харьцаагаа гайгүй мэдэрдэг тийм орон зайг сайн мэдэрдэг болохын тулд хэмжээ харьцаагаа сайн авч сурах хэрэгтэй. Сүүлдээ ингээд өөрийн гарт ороод хэмжээ харьцааг шууд нүдэрээ баримжаалаа шууд зурдаг болдог яванда. Нүдэрээ баримжаалаа бараг алдаагүй л зурдаг тийм хэмжээнд очиж болно. Тэгээ өөрсдөө сайн хичээх хэрэгтэй. За ингээд одоо энэ дээр морио сурья. Энэ сайхан хурдан хөлөг байна.
За ерөөхдөө ингээд нэг байгууллага гадарсан те. Та бүхэн ингээд харж байна. Тийм болохоор саяны ярьсан байгуулалтыг хэмжээ авах тийм. Хэмжээ авах гэдэг нь маань бүх юмд ашиглалтанд саяны арга маань одоо юу ч зурсан одоо хүн зурсан тэрэг хэмжээгээ саяны хэмжээгээ авдгаараа аваад тэгээд цааш нь ингээд байгуулалтын ерөнхий одоо ерөнхийдөө ингээд хайрцаглаж одоо толгоонд тийм хэмжээтэй гэдэг одоо жишээ нь хүний өндөрт хүний толгоо бол биендээ 6-аас 7 явдаг тий. Тэгэл хүүхэд болохоор 2.5-аас ч юм уу 2-оос ч юм уу тэрнээс дээшээгээ 2-оос би толгооныхын хэмжээ биеийнхээ уртад 5 явдаг байгаа. 2.5-аас 5 ч тэр хавцаа байдаг. Тийм болохоор ерөнхий нэг тийм хэмжээнд харьцаанд байдаг. Энэ харьцаанд их хэрэгтэй. Тийм болохоор сайн хэмжээгээ авч сурах хэрэгтэй. Урлагуу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөл та бүхэндээ алдартай оддын хөрөг зургийг толилуулъя.